За сайн уцгаа. Дахиад л итвэн. Өнөөдрийн бичлэгээр та бүхэндээ Valorant-ийн лорыг ярихаар бэлтлээ. Тус бичлэгнээс та бүхэн маань энэ эйжентүүд яагаад хүчтэй болсон? Яагаад хоорондоо тулалдах болсон? Энэ Radiant, Ready Night, First Light гэх мэт зүйлс юу вэ? Valorant Protocol гэж юу вэ? Энэ эйжентүүд яагаад цугласан бэ? Ер нь энэ хороо ертөнцид юу болоод байгаа юм бэ? Энэ улс төр, энэ Улаанбаатар төвчрээ яагаад байгаа юм бэ? Бичлэг эхлэхээс өмнө мэдээж like and subscribe guys. Ягаад би жоохон акценттэй ирсэн бэ гэхээр штэ. Миний бичлэгийг үздэг хүмүүсийн 93% subscribe хийгээг үздэг юм. Ямар ч гэсэн тэр 93% бол баярлалаа. Намайг үздэгт баярлалаа. Одоо харин нэг товч тарчих. Тэр 93% биш штэ. Бүгд subscribe хийчих юм бол би ChatGPT-гээр бодсон байхгүй. Тэгсэн чинь ерөнхийдөө 7000 subscribe хүрэхээр 7000. Тэгэхээр та бүхэн маань subscribe мартваа. Ингээд бичлэгэндээ орцгоё. Valorant бол ойрын ирээдүйд өрнөх дэлхий дээр суурилсан түүхтэй. Гэхдээ энэ ертөнц бидний мэдэх дэлхий биш. First Light хэмээх нууцлаг дэлхий даяарх үйл явдлын дараах үеийн дэлхий юм. First Light гэж юу вэ? Нэг өдөр дэлхий даяар гинэт хүчтэй гэрэл, цахилгааны тасалтал, бүх технологи унтарч дэлхий бүхэлдээ харанхуй давтсан. Хэдэн цагийн дараа цахилгаан системүүд дахин сэргэж хүн төрөлхтөн юу босныг ойлгож чадаагүй. Энэ үйл явдлыг First Light гэж нэрлэдэг. Тухайн үед шинэ төрлийн эрчим хүчний бодис Ready Night илэрч дэлхийн шинжлэх ухаан, технологийн хөгжлийн салбарыг урьдчилсан. Энэ нь дэлхийд дахинд нууцлаг хүчийг сэрэж зарим хүмүүст Radiant гэх хит байгалийн хүчийг олгосон. Ready Night бол Valorant-ын гол түлхүүр. Энэ бодис энерги гаргах, барилга, зэвсэг, эрүүл мэнд, машин механизм гэх бүх салбарт ашиглагдаж эхэлсэн. Kingdom гэдэг авраг корпорац Ready Night-ыг олборлож боловсруулан дэлхийн эрчим хүчний 4-3-ыг хангах болсон. Гэвч энэхүү бодис хит хүчтэй, буруу ашиглал орон зай, цаг хугацаанд нөхөөсгөж Rift гэж нэрлэгдэх ан цавууд нэгддэг. Харин First Light-ийн дараагаар хүмүүсийн дунд зарим нь Radiant-тэй генетикийн хувьд холбогдож хит байгалийн хүч чадалтай болсон. Тэднийг Radiant гэж нэрлэдэг. Radiant-ууд нь First Light-ийн дараагаар хүчээ авсан хүмүүс юм. Тэдний ген нь Radiant-д хариу оруул үзүүлж хүч чадал олж авдаг. Жишээ нь Phoenix гал хянах чадвартай, өөрийгөө шатааж сэргээж чаддаг. Sage эдгэх ам оруулах хүчтэй. Reyna амьд энерги сорж хүчээ нэмэгдүүлдэг. Sky, Neon, Yoru гэд бүгд Radiant төрлийн эйжентүүд. Тэднийг Children of First Light гэж нэрлэдэг. Гэтэ хүн бүрийн чадaltaй биш. Зөвхөн тодорхой гений удамтай хүмүүс л Radiant болж чадна. First Light-ийн дараагаар Kingdom Corporation дэлхий дээр хамгийн хүчрэх байгууллага болсон. Тэд Radiant-ыг олборлон ашиглаж технологийн хувьсгал хийсэн ч нууц туршилтуудын ард асар их хор хөнөөл дагуулсан байдаг. Bind, Fracture, Icebox зэрэг газрын доорх байгууламжууд Kingdom-ын туршилтын төвүүд юм. Зарим судлаачдын таамаглаж байгаагаар Kingdom-ын нэг лаборатори First Light-ыг үүсгэсэн байж магадгүй гэж боддог. First Light болон Radiant-уудын гарч ирэлтээс үүдэн дэлхий даяар айдас, хяналт, зөрчил эхэлсэн. Тиймээс нууцлаг ивент тэтгэгчид болох Valorant Protocol хэмээх байгууллагыг байгуулсан. Энэхүү байгууллагын гол зорилго нь Radiant болон технологид суурилсан хүмүүсийг нэгтгэх. Radiant болон олон ертөнцийн аюултай холбоотой хэргийг зогсоох. Дэлхийн аюулгүй байдлыг хамгаалах зэрэг багтана. Brimstone анхны удирдагчаар томилогдсон бөгөөд Phoenix, Sage, Cypher, Killjoy зэрэг эйжентүүд анхны гишүүд болсон. Valorant-ийн хамгийн том нууц бол хоёр дэлхийн оршин тогтнол. Нэг нь Alpha дэлхий, нөгөө нь Omega дэлхий. Хоёулаа бараг ижил боловч өөр замаар хөгжсөн. Alpha дэлхий бол бидний гол ертөнц. Valorant Protocol энд ажилладаг. Omega дэлхий бол нөгөө талын ертөнц. Ready Night-д дуусаж уур амьсгалын сүрэлд орсон. Valorant Legion хэмээх байгууллага үүссэн. Omega дэлхий нь амьд үлдэхийн тулд Ready Night-аа нөхөхөөр Alpha дэлхий рүү халдан орж Spike ашиглан Ready Night хулгайлдаг. Тиймээс тоглоомын Attacker, Defender систем бол энэ хоёр ертөнцийн хоорондох дайн. Хэрвээ чи Attacker талд тоглож байгаа бол чи өөрийгөө Omega дэлхийх гэж бодоорой. Харин Defender талд тоглож байгаа бол өөрийгөө Alpha гэж бодоорой. Нөгөө Chamber-ийн төвхтөр ярьсан штэ. Нөгөө Fracture дээр нэг зэрэг хоёр зүйлийг хийсэн гэд нэг талд хамгаалсан, нөгөө талд босносон гэдэг хэлсэн шүү дээ. Тэр чинь болохоор хамгаалсан тал нь Alpha, босносон тал нь Omega байсан юм байл шүү. Тэрийг би жоо ойлгоогүй юм билээ уучлаарай. Omega-ны түүхтэр болохоор Alpha дэлхийн Omega нь болохоор Pearl дээр Pearl-ийн хотыг хамгаалж хотын баатар болсон байт юм байл шүү бас. Alpha ба Omega-гийн ялгаа. Alpha дэлхийд Kingdom Corporation байдаг бол Omega дэлхийд Kingdom Industries байдаг. Alpha дэлхийд харьцангуй тайван, нууцлаг үйл ажиллагаа явуулдаг. Omega дэлхий бол нээлттэй, ил тод, гэхдээ хямралт орсон.
Омега дэлхийн уур амьсгал бодит байдлын тогтворгүй байдалтай тулгарсан. Тэд J-Dome гих хамгаалалттай бөмбөрцүүдэд амьдардаг. Fracture, Pearl, Lotus зэрэг газрын түүхүүд бүгд энэ Mirrorverse-ийн мөрөлдөөнийг харуулдаг. Radiant нь 3 үндсэн хэлбэртэй байдаг. Unprocessed, хар өнгөтэй, хатуу, болор маягийн. Processed, ногоон өнгөтэй, тогтвортой хэлбэртэй дэлхийд даяар хэрэгэлдэг. Superheated, хамгийн тогтворгүй гэхдээ хамгийн хүчтэй энерги гаргадаг хэлбэр. Харин Омега дэлхий дээр Radiant нь улбар шар өнгөтэй, өөр боловсруулалтын аргаар хэрэгэлдэг. Radiant-ийн тусламжтайгаар Killjoy, Breach, Chamber гэх мэт эйжентуудын өөрийн төхөөрөмж зэвсгээ ажилуулдаг. Radiant зөвхөн одоогийн биш, эртний үеэс оршин байсан бололтой гэж үздэг. Японы Эдо үеийн дайны үлэг Red Seal Ship нь Radiant дагуулсан хуйг, нууц, маск бүхий байсан. Энэ үлэг Icebox дээр хөлдсөн байдлаар илэрсэн. Яруу тэрхүү маскыг олж авч өөрийн чадвараа идэвхжүүлэхэд ашигладаг. Энэ нь Radiant хүч эртнээс орчиж ирснийг харуулдаг. Valorant протокол нь Alpha дэлхийг хамгаалдаг бол Valorant Legion нь Omega дэлхийн төлөө дайснаа товтолдог. Энэ дайны гол зорилго нь Radiant, Spike бол түүнийг олборлох зэвсэг, Ascent, Bind, Icebox зэрэг газрын ард бүгд ийм мөргөлдөөний уулмөр байдаг. Pearl-ийн үйл явдал дээр Alpha дэлхий анх удаа Omega дэлхий рүү буцааж дайрсан байдаг. K бол ирээдүгээс ирсэн Cyborg зэрэг. Түүний ертөнцид Radiant War хэмээх аимшиг дай өрнөж хүн ба Radiant-ууд хоорондоо дайдсан байдаг. Тэнд Reyna Radiant талын удирдагч болж дэлхийд даяар сүрэл авчирсан. The fuck. K бол түүнийг зогсоох гэж бүтээгдсэн. Тэрээр ирээдүйд Brimstone, Sova, Sage, Phoenix, Astra, Sky зэрэг эйжентүүдтэй бүгд оролцсон дайн болсон гэж хэлдэг. Энэ дайн Valorant-ийн ирээдүйд гарах магадaltaй хамгийн том гамшигч магадгүй. Яа, би бүр ярьж байхдаа бүр хөөрөдөх юм бүр яа, энэний кино хийж гарах юм бэ. Мөн Atlas, Science of Hourglass гэх хоёр байгууллага байдаг. Atlas бол нийтэд ил биш, гэхдээ Omega ертөнцид нэрэн төгсөн нэгэн байгууллага. Тэд интердимишн буюу хоёр ертөнцийн хоорондох аялал болон аюулгүй байдлын асуудлаар ажилладаг. Atlas иргэдэд Alpha-гийн нэвтрэгчдийг таних сургалт хүртэл явуулдаг. Atlas заримдаа Kingdom Industries болон Valorant Legion-тэй холбогддог. Жишээ нь Legion-ийн эйжент Omega Viper нь Atlas-ийн цэргийн анги Force Atlas-тэй хамтран Lisbos дахь Kingdom-ийн дата төв талдсан VP Strike team-д эсэргүүцэн тулалдсан. Тэр алдсан итгэдүүд нь манай Alpha дэлхийн Neon, Killjoy, Reyna 3 байсан. Atlas том хохирол амссан ч протоколын эйжентүүд бүгд зогтож чадсан. Science of Hourglass. Эртний үеэс Radiant-ийн тухай мэдлэгийг нууж ирсэн нууц сүлжээ. Тэд Shrouded Step нэртэй хороох тушаалаар ажилладаг байсан бөгөөд хамгийн аюултай алуурч нь Ghost нэртэй нэгэн байв. Гэтэ Ghost нэг даалгархаа үеэр бүтлгүтэж Sabine Callis буюу Viper-ыг алах орлого буруугаар эргэсэн. Тэр Radiant туршилтын камер түгжидэж үххийн оронд өөр биет болон хуурсан. Тэр бол Omen. Олон жилийн дараа Science түүнийг амьд байгааг олж мэдээд өөрийн шинэ алуурчин Lin Zhao Yu буюу бидний мэдхээр ISO гэлгээсэн. Гэвч ISO Valorant протоколд элсэж тэдний дотор орсны дараа Omen болон протоколын үнэн зорилгыг харж Science-аас урвсан. Omen ISO хоёрын хамтын ажиллагаа Science-ийн төв баазуудыг илрүүлсэн. Энэ ажиллагаа Science-д асар том цохилт болсон ч тэд бүрэн устгагдаагүй хэврүүлсэн. Mirrorverse-ийн зөрчил улам гүнзгийж хоёр ертөнцийн хоорондын сөргөлтөөн дэлхийн төгсгөл рүү ойртож байсан. Valorant протокол, Valorant Legion, Kingdom, Atlas, Science of Hourglass бүгд өөр өөр зорилготой, гэхдээ нэгэн хүчийг тойрон эргэлдэж байгаа. Radiant. Valorant-ийн түүх бол хүний хүсэл ба айдас, хүчний төлөөх тэмцэл, хоёр ертөнцийн дайн, мөн ирээдүгөө аврах гэсэн хүмүүсийн түүх юм. Riot Games энэхүү лорыг жил бүр шинэ cinematic, map, voicemail, мишнуудаар дамжуулан үргэлжлүүлж байгаа. Хэрвээ чи Valorant тоглодог бол зүгээр нэг матч биш, харин бүхэл бүтэн түүхийн нэг хэсэг болж байгаа гэдгээ санаарай. Бичлэг таалагдсан бол like and subscribe. Valorant-ийн ертөнцийн талаар маш товч байдлаар ойлгохыг хичээлээ. Тиймээс дараагийн бичлэгээр гарах зүйлсүүдийг та бүхэн маань ойлгоно гэж найдаж байна. Дараагийн бичлэгүүдээрээ мэдээж Valorant-ийн эйжентүүдийн түүхийг үргэлжлүүлэн ярих болно. Тийм болохоор та бүхэн маань ямар эйжент оруулмаар байгаагаа комент хэсэгт үлдээгээрэй. Баяцгаа.